Асуулт хариултын тэмцээн. Монгол ахуйтай холбоотой нийт 10 асуулт. Нэг асуултны үргэлжлэх хугацаа 25 секунд. Асуулт 1. Үхэр сарлаг зэрэг малын хүзүүн дээр тавьж тэрэг болон анжис чирхэд ашигладаг модон тоноглолын нэр юу вэ? А-д нь чөдөр, Б-д нь жөрөх, В-д нь бус, Г-д нь дуулга. Асуулт 2. Үүний сүгээр эсгэж уудаг ундааг айргаас гадна юу гэж нэрлэдэг вэ? А-д нь хярам, Б-д нь хоормог, В-д нь цэгээ, Г-д нь нэрмэл. Асуулт 3. Үүний сүг юу гэж нэрлэдэг вэ? А-д нь хярам, Б-д нь хоормог, В-д нь цэгээ, Г-д нь саам. Асуулт 4. Монголчууд хүнд юм өгөхдөө аль гараараа өгдөг вэ? А-д нь 2 гараараа, Б-д нь зүүн гараараа, В-д нь баруун гараараа, Г-д нь 2 гараараа эсвэл баруун гараараа. Асуулт 5. Монгол гэрийн ханыг хооронд нь үдсэн сурыг юу гэж нэрлэдэг вэ? А-д нь шир, Б-д нь сагалдраг, В-д нь үдээр, Г-д нь ханаа. Асуулт 6. Монгол дээлний товчийг тогтоох зориулалттай зүйлийг юу гэдэг вэ? А-д нь бүч, Б-д нь уяа, В-д нь шилб, Г-д нь бүс. Асуулт 7. Монголчууд халуун хошуутай мал гэж ямар малыг хэлдэг вэ? А-д нь хонь, Б-д нь адуу, В-д нь адуу болон хонь, Г-д нь адуу болон үхэр. Асуулт 8. Нүүдэл хийхээс өмнө хэсэг ачаагаа замдаа төр буулгах эсвэл буух газартаа урьдчилан буулгахыг юу гэж нэрлэдэг вэ? А-д нь зөөвөр хаях, Б-д нь буур сэлгэх, В-д нь нүүдэл хийх, Г-д нь зөөвөр. Асуулт 9. Монголчууд дундад зуунд орчуулагч гэхийг өөрөөр юу гэж нэрлэдэг байсан бэ? А-д нь хишигтэн, Б-д нь хөрвүүлэгч, В-д нь хилмэрч, Г-д нь дуун хөрвүүлэгч. Арав дахь буюу сүүлийн асуулт. Монгол хүний эрхэмлэх хэдэн зүйл байдаг вэ? А-д нь 3, Б-д нь 5, В-д нь 7, Г-д нь 9.